Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээдлигийн энэ улиралын эмэгтэй хамгийн залуу 5 тоглогч. Хамгийн залуу тоглогчдын тав болон дөрөвт ховд чанман багийн 2 тоглогч бичигджээ. Алтан зулын хонгор зул 18 нас 142 хоногтой бол Намхай Нимбөгийн намун дээр нь 18 нас 88 хоногтой юм байна. Харин 3 дахь залуу тоглогчоор 10-т багийн холбогч Мөнхбөтийн Номинжин орсон байна. Номинжин 17 нас 175 хоногтой. 2-т Улаанбаатар Амазонс багийн холбогч Батцожийн Болор Эрдэнэ. Тэрээр 16 нас 345 хоногтой. Энэ улирал сэлгээнээс 13.7 оноо, 3 самбар 2.5 оновчтой дамжуулалт дунжилж байгаа юм. Харин яг одоо тоглож буй лигийн хамгийн залуу тоглогч бол Улаанбаатар Амазонс багийн довтлогч Нэмжавын Нандин Хүсэл. Тэрээр 16 нас 123 хоногтой. Нандин Хүсэл энэ улиралд одоогоор 11.5 оноо, 5 самбар 3.5 оновчтой дамжуулалт дунжилж байгаа юм. Болор Эрдэнэ болон Нандин Хүсэл нарын Улаанбаатар Амазонс баг нь энэ улиралд одоогоор нэгч хожигдоогүй 6-0 амжилттай байгаа билээ.